сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн манай Улзымагийн эрүүл мэндийн цаг нэвтрүүлгийн маань сэдэв бол хүүхдийн ам гэмтэх. За энэ бол одоо эцэгчүүд маань маш их тохиолддог шүү дээ. Да ялангуяа нэраа хүүхдүүд буюу хөхүүл хүүхдүүдэд маань ам гэмтэл одоо маш их явагддаг. За энэ үед одоо аав ээж нар маань ямар арга хэмжээ авах уу, яах уу? Яг үнэхээр ам нь гэмтсэн юм уу те? Эсвэл бол одоо өөр янз бүрийн тууралт гарсан юм уу гэд сандарч твдэх ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, ямар шинж илэрхийг мэдэхгүй маш их одоо асуудал үүсдэг. Тийм учраас та бүхэнд өнөөдөр хүүхдийн ам гэмтэх гэдэг нь юу юм бэ? Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? Та хүүхдтэй одоо ямар асаргаа сувилгаа хийх шаардлагатай юм бэ гэдгийг одоо мэдээллийг хүргэнэ гэж бодож байна. Тийм учраас та бүхэн одоо энэ мэдээлэл хэрэгтэй гэж бодож байгаа. Эсвэл яг одоогоор таны хүүхдийн ам гэмтсэн байгаа те. Эсвэл бол нэраа хүүхдтэй ийм хүмүүс маань өнөөдрийн сэдв буюу одоо хүүхдийн ам гэмтэх сэдвээс маань хэрэгтэй мэдээлэлээ хүлээж аваарай гэж хүсэж байна. За, хүүхдийн ам гэмтэх гэж юу юм бэ гэдгийг та бүхэнд товч бөгөөд маш тодорхой хэлье гэж бодож байна. За, хүүхдийн амны үндийн сас бүрхүүл буюу одоо бид нар мэддэг завж те буйл одоо хацрын дотор хэсэг, уруулын дотор хэсэг гэх мэт энэ сас бүрхүүлийг маань өрөвсүүлж одоо жижиг өнгөртэй шархлаанууд үүсдэг. За, энэ шархлаанууд маань цаашлаад одоо ам гэмтэх буюу одоо эмч нар маань одоо хүүхдийн ам гэмтэх буюу за одоо хүүхдийн ч гэлтгүй дээ. Ер нь бол том насанд хүрсэн хүмүүс маань хүртэл тохиолддог. Гэхдээ 100-ны одоо нэг 70% бол яг одоо бага насны хүүхдүүдэд тохиолддог. Энийг одоо ам гэмтэх гэж нэрлэдэг байгаа. За одоо энд миний сайн хэлцэнтэй голдуу бага насны хүүхдүүд, хөхүүл хүүхдүүд, шүдэн одоо шүдэлж амжаагүй байгаа хүүхдүүд ерөнхийдөө бол яг 0-3 насны хүүхдүүдэд маань маш их тохиолддог. За тийм учраас одоо эцэгчүүд маань одоо энэ зурган дээр харагдаж байна л да. Нэг иймэрхүү байдалтай. Одоо энэ бол одоо эхлээд нэг удаагүй байгаа нь харагдаж байна. Иймэрхүү байдалтай харагддаг байна. За, илэрх шинж тэмдэг. За, таны хүүхд одоо үнэхээр ам нь гэмтсэн байвал ямар шинж тэмдэг илэрх юм бэ гэдгийг та бүхэнд хэлье. За, одоо энэ ард бол харагдаж байна. За, амны үндэд өөрчлөлт гарах буюу одоо саяны хэлсэн одоо заагтай, цагаан тийм иймэрхүү өөрчлөлт гарахаас 2-3 хоногийн өмнө бол өндөр халуурдаг байгаа. За ингээд халуурахаар эцэгчүүд маань мэдээж ямар нэг одоо ам дотор гарсан шинж тэмдэг байхгүй учраас яах вэ? Хоолой өвдөгч байгаа юм болов уу, ханаад үргэж байгаа юм болов уу, яага халуураад байгаа юм болоо гэсэн асуултанд хүрдэг. За гэтэл 2-3 хоногийн өмнө л таны хүүхэд өндөр халуурч болох нь байна. За ам нь бөөлжих, хоол ундаа дургу болох. Ингээд ирэхээр эцэгчүүд маань их төөрөлдөг. Ханаад үрцсэн юм болов уу, хоолой өвдсөн юм болов уу, за одоо гиз гүзэн өвдсөн юм болов уу, яагаад байгаа юм болоо гэх мэт маш их эргэлзээнд ордог байгаа. Тийм учраас одоо энэ одоо ам гэмтэж байгаа тохиолдолд 2-3 хоногийн өмнө энэ одоо шинж тэмдгүүд илэрх магадлалтай байх нь байна. Та хүүхдээ ажиглах нь шүү дээ. Ийм шинж тэмдэг илэрх юм бол 2-3 хоног ажиглаад ам дотор нь янз бүрийн тууралт гарч уугүй юу гэдгийг ажиглах хэрэгтэй гэсэн үг. За дараа нь онцлог шинж одоо гэж байгаа. Энэ одоо ам гэмтэлтэнд маань шүлсэн их хэмжээгээр гоождог. За хүүхд ингээд нэг шүлийнхээ олчлоо гэж эцэгчүүд маань хэлдэг шүлсэн их гараад байна гэдэг. Ялангуяа нэраа хүүхдэд шүлсэн их гоожин за амнаас эвгүй үнэр үнэртдэг. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө вирусын гаралтай өвчин байж байгаа учраас нэм бактери вирус үржээд амнаас эвгүй үнэр үнэртдэг байна. За дараагийнх нь амны хөндийн нэлэнхүүтэй одоо гэдэг маань хилэн дээр буйл, завж, уруулын дотор саалт гэх мэт нэлэнхүүтэй жижиг шархлаанууд үүсдэг. За энэ маань бол мэдээж тийм цайвар өнгийн одоо эргэн тойрондоо улаасан байдалтай тодорхой хил хязгаартай ийм шархлаанууд үүсдэг. Та одоо хүүхдийнхээ амыг ангаалгаад харахад те хаанч хамаагүй хилэн дээр нь ч байж олон уруулын дотор тал цайвар шаргал өнгөтэй тодорхой хил хязгаартай эргэн тойрон нь улаасан байдалтай харагдаж байгаа юм бол за ам гэмтэж байгаа юм болоо да гэж бодох нь байна. За гэхдээ зөвхөн энэнгээр биш ялгах зөндөө олон өвчнүүд байдаг. Авт одоо зөндөө олон төрөл байдаг. Зөвхөн одоо ийм юм гарснараа ам нь гэмтсэн байна гэд хүүхдэд таамшилж болохгүй гэсэн үг. За дараагийнх нь заримдаа уруул хаваар туурч шархалсан байдалтай байж болно. За энэ бол нэлэнхүүдэд тохиолдоод байхгүй ч гэсэндээ бага одоо хэмжээгээр хуваар тохиолддог. Тийм учраас хэрвээ одоо ийм шинж тэмдгүүд илэрх юм бол заавалжгүй мэрэгжлийн эмчэд үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Хүмүүс маань өөрсдөө дур мэдэж маш их одоо эмчилгээ хийдэг. Одоо зүгийн балаар арчих яах хийх гээл те энэ тэндээс хүнээс асуугаал дур мэдэж эмчилгээ хийдэг. Ингэж өрөөсөө болохгүй. Яагаад гэх юм бол хүүхдийн буюу за хүүхэд ч гэлтгүй салст
За салт маань өөрөө ямарваа нэг одоо өвчин хүндрэхтэй маш хурдан байдаг. Эргээд идэхтэй хурдан байдаг. Гэтэл та одоо ийм болцсон байгаа хүүхдүүдээр дуур мэдэж имчилгээ хийснээр бүр хүндрүүлээд за өндөр халуураад халуунаасаа болоод таталт өгөх гэх мэт зөндөө олон хүндрэлүүд үүсдэг. Тийм учраас дуур мэдэж ямарваа нэгэн имчилгээ эцэгчүүд маань хийхийг хориглоно, хийж болохгүй гэсэн үг. За ерөөхдөө энэ дээр сонирхолтой болов гэсэн үднээс хүүхдүүд маань нэг иймэрхүү байр байдалтай тий шүлсэн гойцсон, тав тухгүй, за амийн ингээд ангаалгаад харах юм бол яах вэ? Жижиг шархлаа буюу юм тууралтууд гарцсан байх нь. За яаж сэргийлэх вэ гэж байна. За энэ бол одоо ерөөсөн маш чухал. Одоо үед чинь бүх өвчнийг өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлье гэдэг уриатай болсон. Тийм учраас өвдчөөд яах вэ, ийх үү, хаана очих уу, ямар эмчилгээ хийлгэх үү гэхээсээ илүү яаж хүүхдээ өвдөхгүй, өөрөө өвдөхгүй байх вэ гэдэг дээр маш их хэмжээгээр ач холбогдол өгдөг болсон. За гэтэл одоо энэ хүүхдийн буюу энэ ам гэмтгээс хэрхэн сэргийлэх вэ? За энийг та бүхэн маш сайн сонсож аваарай гэж хүсмээр байна. За хамгийн түрүүнд хүүхдийг өөрийн гэсэн аяга халбаг сойцтой болгох хэрэгтэй. За хүмүүс маань ингээд эцэгчүүд маань аяга сольж хэрэгэлдэг. За халбагыг ялангуяа тий ингээд хамаагүй ингээд хэрэглээд байдаг. За мэдээж бүгдээрээ биш, дийлэнх маст нь. За энэ сойц өөрийн гэсэн сойцтой болгох хэрэгтэй. Сойцын тодорхой хугацаанд сольж өгч явах шаардлагатай. За дараа нь шүдээ зөв угаах буюу амны хүндийн арчилгаа. Одоо нөө миний яриад байгаа шүдийг зөв угаах, зөв арчилах. Энэ маань маш чухал. За дараа нь эрүүл ахуйн зөв дэглэмд хүүхдээс сургах. За энэ эрүүл ахуйн зөв дэглэм гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр тодорхой хэрвээ таны хүүхэд бүр нэраа байгаа бол ээж нь өөрөө амны үндийг тодорхой хугацаанд тодорхой давтамжтайгаар маш зөв чиглэл дараалал цэвэрлэж өгч явах хэрэгтэй. За энийгээ таны хүүхэд ухаан суугаад өөрөө ямарваа нэг юмыг дадал хэвшил болгох насанд хүрээд ирэхээр нь хэвшүүл цуулах нь маш зөв. За хэрвээ таны хүүхэд 7-8 нас хүрсэн, 10 нас хүрсэн тийм бол яаж шүдээ зөв угаахыг нь өөрт нь зааж өгөөд за амны үндийг цэвэр байлгах гэдгийг бол хэвшүүлэх нь маш чухал. За дараагийнх нь бол эцэг эхчүүд маань хүүхдтэй амнаасаа хоол өгдөг. За энэ одоо яг зарим эхчүүд маань одоо хүртэл хийгдэм үү гэж бодож иж магадгүй. Гэхдээ байгаа учраас энийг сануулад хэлсэн байгаа. Одоо том бүхэл одоо нэг дөнгөж бор холонд орж байгаа хүүхдүүд байдаг шүү дээ. 6 сартай, 5-6 сартай хүүхдүүд. Гэтэл нөгөө одоо бүхэл хоол гурилтай шүл ч юм уу те одоо будаатай ямар гэдэг хийхээрээ эцэг эхчүүд маань заржилж байгаад буцаж гаргаад ингээд амнаас өгдөг. За эсвэл бол халуун хүүхдийн шалгаж гинэ гэдэг амандаа хүргээд буцаагаад ингээд өгдөг. Энэ болгон маань та өөрийн одоо амны үндэд дотор байгаа нэм бактери вирусээ хүүхдтэй шууд өгч гин буюу халдвар өгч гин гэсэн үг. Тийм учраас энэ бол одоо хориотой болохгүй. Аль болох би түрүүн дээр дурсан өөрийн гэсэн аяг халбахтай болгох хэрэгтэй. Амнаас аманд хоол хүнсний одоо зүйлийг өгөхгүй байх хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь мэдээж илчлэг сайтай хоолоор тогтмол хооллох хүүхдийг. Тогтмол гэсэн үг орсон байгаа. Нэг өдөр одоо 7 хоногт нэг өдөр учиргүй илчлэг сайтай хоол өгөөл бусад өдөр нөгөө ингээл илчлэг витамин муутай хоол өгөх юм бол таны хүүхдийн дархлаас уларна. Дархлаас уларснаар энэ вирусын гаралтай өрөвсөл маань шинж тэмдэг илрэх, гарах, үүдэх, за цаашаага бүр хүндрэх гэх мэт одоо тохиолдлууд гардаг. Тийм учраас хүүхдтэй ичлэг сайтай хоол өгөх нь эцэгчүүд маань амнаасаа хоол өгж болохгүй нэ. За дээрэс нь хамгийн гол нь өөрийн гэсэн аяг халбахтай болгох нь хамгийн чухал. За дараагийнх нь хэрвээ таны хүүхэд нэгэнт одоо амны хүндээ одоо өрөвсөл үүссэн, ам нь гэмтсэн, халуурж бүлээрсэн, ангаалгаад харахад яах вэ? Дотор нь одоо тууралт үүссэн. За мэрэгжлийн эмчтэр үзүүлэхэд таны хүүхдийн ам гэмтсэн байна гэсэн он шилж байгаа бол та ямар арга хэмжээ авах буюу яаж хүүхдээ асар цэвэрлэх юм бэ гэдгийг та бүхэнд хэлье. За нэгдүгээрт мэдээж хүүхдийн эмерөөсөө уулгаж болдоггүй. Ам гэмтсэн үед хүүхдийн тань одоо ам гэмтсэн байгаа үед бол хүүхдийн эмийг уулгаж болохгүй. Яах вэ гэхээр харцай, хэрэм, за өөрийнх нь сүү байж болно те. Энэ болгоныг бүлээн шингэн болгож ойр ойрхон өгөх хэрэгтэй. Нэг дор ихийг өгөхгүй буюу бүлээн шингэн болгоод ойр ойрхон өгөх хэрэгтэй. За хоолыг хагас шингэн байдалтай бэлтгэн. За энэ бол мэдээж ойлгомжтой. Таны хүүхдийн ам дотор гарсан байгаа маш жижигхэн боловч за маш цөөхөн тоотой байсан ч хамаагүй их зовиртой байдаг. Маш их өвдөлттэй
өвдөлттэй, хорсолттой, хөхөөд хоол идэхэд их зовёртой. Тийм учраас хоолыг хагас шингэн байдалтай бэлтгээд багаар өгөх нь бол хамгийн чухал байж байгаа. Бүхэл юм айл болох өгөхгүй байх хэрэгтэй. Тухайн шархыг бол хүндэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. За дараагийнх нь шархыг эмчит үзүүл сайн цэвэрлүүлэх гэж байгаа. За яг мэргэжлийн эмчит үзүүлээд одоо тодорхой ариутгалын уус мол бодис за ийм нунтаг юу ч байж болно. Тухайн эмч өөрөө үзээд ямар эмчилгээ хийх, яаж цэвэрлэхээр шийднэ. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг 5 хоног, 5-аас 7 хоног та заавалчгүй мэргэжлийн эмчит үзүүлээд цэвэрлэгээ хийлгээд зөвлөмж аваад ямар юм уух, ямар гам барих гэдгээ асуух шаардлагатай. За дараагийнх нь витамин С гэж байгаа. За энийг хүмүүс маань маш мэднэ. Одоо томчууд маань аманд юм гачлаа. Витамин С уу гэж хэлдэг. Энэ маань нэг зүгээр хэлсэн үг биш байт юм байна. За витамин С-ийн уусмалыг уулгана. Гэхдээ эмч болон одоо ямарваа нэгэн хариуцж байгаа одоо таны хүүхдийг хариуцж байгаа хүнээс яаж хийх, ямар тунтаа уулгах, витамин С-гээр амийг арчих юм уу, уулгах юм уу, шингэнээр юм уу, үрлэр юм уу гэх мэт зүйлийг бол яг хариуцсан эмчийнхаа зааврын дагуу хэрэгжилж авах хэрэгтэй. За эцэгчүүд маань одоо энэ мэдээлэлээс үзэх юм бол хүүхдийн ам гэмтгэхээрээ ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? За илэрсэн байгаа, нэгд өвдсөн байгаа юмд ямар асаргаа сувилгаа хийд юм бэ гэх мэдээллийг авсан байх гэж бодож байна. Маш богино мэдээлэл ч гэсэндээ та бүхэнд маш их хэрэгтэй. Яг ялангуяа одоо ам нь гэмтсэн байгаа эцэгчүүд маань сандраад хүүхэд нь уйлаад идэг, яасан мэддэхгүй халуураад идэг, бөөлжөөд идэг. За энэ тохиолдолд эцэгчүүд маань үзээд за ийм байж болох нь шүү гэд заавалчгүй мэргэжлийн эмчтэр очиод үзлэг зөвлөгөө хийгээд за гэрээр маш сайн асаргаа сувилгаа хийж авах шаардлагатай гэсэн үг. За ингээд та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Хэрвээ нэраа хүүхдтэй таны хүүхдээ ам гэмтсэн за эсвэл бол томчууд байсан ч болно. Заавал нэраа хүүхд гэхгүй 18-т 20-21-т хүмүүс маань хүртэл ам нь гэмтдэг. Энэ бол ердөөсөө цэвэр таны дархлаа сулрах. За дээрэс нь вирусын халдвар авсантай холбоотой ингэж ам гэмтдэг байгаа. Тийм учраас та бүхэнд тодорхой ч гэсэндээ хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.